Урт перцийг хэрхэн хэрэглэх вэ? 3 хүний хоолнд бол 3 ширхгийг хоолндоо хийшивгэлнэ. Уух усныхаа савнд өдөртөө 1 ширхгийг хийгээд ууж болно. Мөн бас цайндаа бас хэрэглэж цайны хаяганд хийгээд уугаад ээж болно. Гэтэ хамгийн зөв хэрэглэх арга бол урт перцээ нунтгалж хэрэглэх байгаа. Урт перцээ бутлаад бутгалсан нунтлагчийн хангалттай хэмжээний нунтаг байх ёстой. Хангалттай хэмжээний нунтаг биш байх юм бол тэрэмдээ. A few moments later. Ингээд юм нунтаг болсон байна. Энийг болохоор амтлагчныхаа сав руугаа хийгээд за ингээд хийснийгаа болохоор өөрийнхөө өдөр тутмын ямар ч хоолн дээр хийж хэрэглэж болно. Өөрөө хоол болон шүлтөө хоолн дээр ингэж нунтгал хэрэглэх юм бол хамгийн зөв хэрэглээ болж өгдөг байгаа. Бүхлээр нь бол хэрэглэхэд бол хангалттай хэмжээнд бол усанд бол уусдаг. Тэгэхээр ерөнхийдөө юм нунтаг сав нунтаглаад энийгээ бол та ямар ч төрлийн хоолн дээр хийгээд та өөрөө идэхэд бол хамгийн зөв байгаа. Энэ бүх үйл ажиллагааг хөнгөвчлөөд бид нар та бүхэнд нунтгалсан урт перцийг санал болгож байна. Маш сайн нунтгал бэлдсэн байгаа.